За сайн байна уу? Оо сайн. За та өөрийгөө танилцуулаад өгөх үү? За би дундгомын Улзий сумын 4-р ангийн малчин Цэранбаатар гэж байна. За. Өвөгийн Цэранбаатар гэж. За сайхан зусч байна. Оо сайхан. Бидгээд сая ярьж л байлаа л да. Тэр нөгөө одоо шилгээд малчид нөгөө махаа борлуулахад нэг асуудал байна гэдэг тий. Аа. Тэрний тухай та нэг эндээс хідээр авч ийн малчид. Энчээс одоо нэг 5500-аас 6000-ын хооронд аваад тэгээ хотод очиж жижиглэн нэг 9000-ад л өгч байгаа жижиглэн гэж байна. Тэгээд тэр юугэнтэй бол 30 шат амжилт авдаг. За. Тэгэхээр энийг яаж шийдмээр вэ? Тэр одоо ер нь малчид нэг газар л өгдөг гэрээтэй л байхаар. Одоо яачиж. Та нар өөрсдөө хоршоо моршоо болж болохгүй нөө? Бид нар бол хоршоо юу бол байгаа. За. Тэр хөдөөний тим хоршоонууд бол бас явахгүй шүү дээ. Хотоос дэмжлэг байхгүй болохоор болохгүй юм шүү. Дөрцгаас дэмжлэг байдг юм уу? Юу нь болдгоо юм. Тэрээс болохгүй, явахгүй. Хэдэн үнэтэй хоршоо байгаа? Би бол өөрөө бол одоо бол яг нэг ченжтэй хоршоотой л байгаад байгаа. Тэр болгоо ченжтэй хоршоо гэдэг чи юу лээ? Тэр болохоор энэ манай аймгийн ченжүүд чинь нэг хоршоо байгуулангуудаа малчтуудаа ингээд аваадсан. Тэрийг түүхэд юунуудыг авдаг. Тэгтээ юмар зах зээлийн үнээс дээгүүр авах. Нөгөө төч ашигаа хараал авдаг. Ийм л болчих. Яг хөдөөний ард иргэдэн хоршоо байгуулаа явъя гэхлээр одоо бодлыг боловсрол нь хөрөхгүй байдаг юм уу? Дэмжлэг тусалцаан дутуу байдаг юм уу? Хоршоо нэг яваал 2-3 жил болоод тэгээд ам пураадах юм шүү дээ. Яг таны санаагаар бол яаж явуулвал зүгээр санагдаж байна? Одоо энэ мах түүгээдэг л нэг юунд л аваач хөрөөл. Хотод нэг газар бөө гэдэг. Тий. Тэгээд найдвартай газар таалах хэрэгтэй. Эдгээр чинь болохоор мах түүхэд ч байна уу, ноол ус бүгд ялгаа байхгүй. Төр засаг нь болохоор угаасныг авна л гэн тимийг авна гээл янгууд хилээд нь болохоор 5-6 мянгаар ноолрыг л 5 мянгаар угаадаг гэж үлээ. За. За тэр мөнгө яадгүй гэхэлэр малчтай өгч байгаагаас ч хасагчдаг. Тэгнь. За 140 мянгатай байх юм бол 135 болгочтой. Тэгээд тэр зам тайврын юу энэ гэхэлэр бүгд хасагддаг. Бүх юм тэгээд ер нь доош буудаг юм аа л гэж хэлээ. Би бас хүмүүнээс асуу ченж юунаас нь асуух тэгэж хариулж байна. Ер нь энэ ченжийн тухай бид нэр ингээд 30 жил яриад одоо бол тэр ингээд хариу нь гарахгүй шүү дээ. Тэр одоо төр засаг л одоо өөрснөө л мэдэх бах та. Төр засаг л өөрснөө л мэдэн шүү дээ. Тэр ченжүүд ямар бид нар одоо чи ямар ченж авцраа болгоцсон байж. Тэр 90-ад оны үеийн нэг арчлал тараал нэг тусдаа амьдрал аваа явахтал тэр юу л гарсан юм бэлээ. Тэр нэг хариугүй бодлого шиг юм болчиход байгаа юм шиг. Одоо хариу байхгүй юм уу? Төр засаг л мэдж байгаа бах та. Одоо юу эрдэнэ хүрээсээ хэлдэг одоо мэдгүй. За. Йоо бид нар дахиад нэг юм сонирхоход бэлчээр ер нь жоохон хэцүү байна гэж яриад байх тий. Улам л муудаад байна гэж ил болгон. За бэлчээрийн асуудал бол танай энэ аймаг сумаар ямар шиг байна? За энүүгээр бол муудах нь муудаж байгаа. Тэгтээ тэр бэлчээрийг бол зохицуулбал болно. За. Малчид болохоор яагаад мал өсгөөд өгнө гэхлээр одоо муу мал одоо давжаа ямар гэл одоо төрөлсөг чинь малыг хадлаад байгаа шүү дээ. Тэгж байна. За тэр адалж байгаа малчин болохоор давжаа муу малыг чинь ченжүүд нь голоод авдаггүй. За. Намар ажи болохоор. За. Тэнгүүт нөгөөтгөө ингээ байлгаж байтал нөгөөтг маань төллөн тэгж үлнэг давжаа тулгар нэгкээ яв. Ямар өөрснөө нөгөө юунуудаа түүж идээд тэгээд барахгүй шүү дээ. Яг үнэндээ юм бол. Энийг яах ёстой? Энийг бол ерөөсөө тэдийн хилтэй махан тийм үнтэй ийм энтэй гэх юм бол тэгээ яг тэр үгээр хужаа нар чинь бас яг яс юм дээр бол тэр эцэг махаж авч ирсэн шүү дээ. Тэгж за. Тэгэл одоо сая чи нэг махны юу гараад тэгэл хужаа чи одоо тэгэл хил гайл нь хаагдаад одоо тэг авах юм байлаа шүү. Тэгэн бол ёо махан ингээ тогтмол үнтэй ч юм уу энэ төр байх юм бол малчад бол зүгээр зарчна. Малыг бол ёо төр засаг өдий өөрөнгө гарстаж тэгэж тэрийг зохицуулах гадах шаардлага нэг байхгүй л ах гэж бодож байна. Өрөөс зарчна. Ядах юм ба одоо юмны үнэнд орчлоо. Тийм байна. Малчид бид нар чинь ганц л ноолуураар юу яадаг юм чинь. Жилийн орлого болж байгаа. Тэг өдрийн орлого юм чи одоо өдөр болгон одоо ингээл гарлаг гараад явж байдаг. Ийм л байна да. За баярлалаа. За.